Хаан улдуургийн замын цагдаагийн хилцээний хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны 2026 оны эхний хагас жилийн тайлан. Хилцээний танилцуулга. Тус хилцэн батлагдсан оронтой 49, үүнээс хилцээний дарга 1, чиглэлийн ахлах зохицуулагч 1, ахлах зохицуулагч 1, зөрчил хариуцсан ахлах байцаагч 1, зөрчил хариуцсан байцаагч 3, мэдээлэл холбооны инженер 1, техник зам хариуцсан зохицуулагч 1, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч 1, мэдээлэл судалгааны мэргэжилтэн 1, бичээч цагдаа 1, зохицуулагч 16, цагдаа зохицуулагч 17, энгийн 1, албан хаагч ажилтнтай замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хилцээний үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа автомашин техник төхөөрөмж тусгай хэрэгсэл. Албаны автомашин 7, сурон 1, скутер 3, суурин компьютер 20, хэд богино долгионы гар станц 18, суурин станц 5, согтуур шалгах драйвер багаж 14, бугуун гав 70, хамгаалалт зохицуулт ашиглах түмп 150, дрон 1, осмо камер 1, энгэрийн камер 42, хутганаас хамгаалах бэлээ 20, цахилгаан борохоо 20, тус өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна. Алба хаагчдыг насны ангилаар нь авч үзвэл 18-аас 25 насны 4, 26-аас 30 насны 10, 31-ээс 35 насны 13, 36-аас 40 насны 8, 41-ээс 45 насны 9, 46-аас дээш насны 1. Ажилласан жилээр нь авч үзвэл 1-ээс 5 жил 12, 6-аас 10 жил 16, 11-ээс 15 жил 5, 16-аас 20 жил 14, 20-оос дээш жил 3. Боловсролоор нь авч үзвэл бүрэн дунд 17, тусгай дунд 4, дээд 25, магистр 3. Удирдлага зохион байгуулалтын хүрээнд хариуцсан дүргийн хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зам тээврийн осол хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, засгийн газрын тогтоол шийдвэр, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хууль зүйн дотоод хэргийн сайд, цагдаагийн ерөнхий газрын дарга, тээврийн цагдаагийн албаны даргын тушаал, журмын хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Сургалт соён гэгэрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 116, алба хаагчдыг бэлтгэх, албаны сургалт явуулах журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр тус хилцээний алба хаагчдад нийт 12 удаагийн 26 цагийн сургалтыг зохион байгуулан давхарцсан тоогоор 288 албан хаагч хамрагдсан. Соён гэгэрүүлэх чиглэлээр дараах ажил арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал эрүүл агаар М 2026 Хаан улдуургийн спорт хороотой хамтран алба хаагчдыг спорт зааланд тоглох нөхцлөөр хангасан. Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын буудлагын төвтэй хамтран алба хаагчдыг практик буудлага, гар буу, карбин, урт буу болон хийн гар буу зэргээр буудлага хийлгэсэн. Цус хэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусаа өгч итгэл түгээе хамтдаа амьдрал бэлгэлээ аянд нэгдсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан алба хаагчдын эхнэр, арга гэрийн гишүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулах ажлыг зохион байгуулсан. Монгол эрс цэргийн баярыг тохиолдуулан тус хилцээс ажил, албан тушаалдаа итгэх санаачлагтай ажиллаж, зөрчил илрүүлэлтээр бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдад талархал, гарын бэлгийг гардуулан ажилласан. Дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоо эрт илрүүлэгт алба хаагчдыг хамруулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарыг жил бүрийн 4-р сард тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан тус дүүргийн 20-р хороо Мишель Экспо төвд зохион байгуулагдсан эрүүл мэнд гоо сайхан экспод тус хилцээний алба хаагчдыг амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, хэвлийн эхо, хеликобактер гэх мэт 5 төрлийн үзлэг онцлогоонд хамруулсан. Цагдаагийн ерхий газрын дэд даргын баталсан хариуцлагаар манлайлалын арга хэмжээний хүрээнд алба хаагчид тэдний гэр бүлийн хүрээнд хамтдаа гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгт Монгол Улсын гавьяа жүжигчин Иш Дорж Сүрэн, Престийн Mongolians онлайн төслийн гэр бүлийн сэтгэл зүйч Дөвшинбаяр Дүлгөөнаар оролцсон. Хамгаалалт, зохицуулалт. Хуулиар төрийн тусгай хамгаалтанд байхаар тогтоосон албан тушаалтнуудын 23 удаагийн хамгаалалт зохицуулалтанд 184 албан хаагч 368 цагийн үүрэг гүйцэтгсэн бол иргэд олон нийтийг хамарсан 6 удаагийн хамгаалалт зохицуулалт зөрчил дутагдaltaгүй ажилласан. Тухайлбал сар шин 2026
Бүрэгдийн баяр 2026, цэргийн андууд дурсамж уулзалт, ялалтын баяр зэрэг хамгаалалт зохицуултыг зөрчил дутагдaltaгүй зохион байгуулсан. Замын хяналт шалгалтаар гудамж замын хяналт шалгалтаар 2026 оны эхний хагас жилийн байдлаар 34,619 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 791 буюу жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 213. E-полиц аппликейшнаар 2541 зөрчил илрүүлсэн байна. Зөрчил илрүүлтийг бусад дүргүүдтэй харьцуулбал 13%-аас 1.1 дахин илүү илрүүлэлттэй байгаа нь алба хаагчдын гудамж замын хяналт шалгалт сайжирсан эерэг үзүүлэлт гарч байна. Зам тээврийн ослын улмаас 2026 онд нийт 1,552,552,951 төгрөгийн хохирол учирч, үүнээс 1,741,543,847 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлөвлөлт 89.2%-тай байна. Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа. Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сар шинэ 2026 захим архи худалдаа, хулгайлах гэмт хэрэг, уусан бол бүү жолоод, улсын бүртгэлийн дугаар, татвар, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хяналт шалгалт зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнд давхардсан тоогоор 87 цэгт 783 албан хаагчид нийт 9 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтаар согтуурал гундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 179, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 206, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн 286 жолоочид 5,720,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, цагдаагийн байгууллагын асаап санд эрен сурвалжилж байсан 24 хүн эд зүйлсийг олж тогтоон холбогдох байгууллага албан тушаалтанд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан. Үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.1% өссөн үзүүлэлттэй байна. Хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах байгууллагатай хамтран ажилласан талаар зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх шалтгаан, нөхцөл, хор уршлыг таниулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор давхардсан тоогоор өргөн нэвтрүүлгийн телевиз 3, сайт 5, радио 3, нийт 11 төрлийн мэдээллийг өгч, тус албаны захин пэйж хуудсанд 2 постер, 8 контент, 2 рeel, бусад 2 нийт 14 мэдээлэл бэлтгэсэн нь 3,215,710 хүнд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 61.1% өссөн эерэг үзүүлэлттэй байна. Зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, иргэд, жолооч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийт 11 аж ахуй нэгж байгууллагын 1450 ажилтан албан хаагч нарт жолоочийн үүрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ерөнхий боловсролын 13 сургуулийн 87 багш, 586 сурагч, 79 эцэг эх асран хамгаалагч нарт цахилгаан хөдөлгөөрт ундаг дугуй, сураан зэрэг сэдвүүтэй сургалтыг тус зохион байгуулсан. Замын байгууламжийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд. Хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтад заасан 186 тэмдгийн захиалгыг нийслэлийн замын хөгжлийн газар, хаануул автозам засвар ачлалтын газарт хөрвүүлж, үүнээс хориглох тэмдэг 48, мэдээлэх тэмдэг 10, заах тэмдэг 96, нэмэлт тэмдэг 16, дарааллын тэмдэг 16 тэмдгийг байршуулсан. Дүүргийн нутаг дэвсгэр 20 дугаар хороо гал унтраах 14 дугаар ангиас хаануул дүүргийн замын цагдаагийн хилтээс хүртэл бетон хайс 28 ширхэг, гал унтраах 14 дугаар ангиас зүүн тийш 110 м, цагаан хаалганаас 40 дугаар байрны урт тал хүртэл 130, хаануул дүүргийн уулзуураас урагшаа 300, Мишель Экспо худалдааны төвийн зүүн хойд уулзуураас баруун тийш 177 м төмөр хайснуудыг тус байршуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан. Мөн тус дүүргийн 1-р хороо, дунд голын гудамж, инх тайвны гүүрний доод хэсэгт зам тээврийн хэрэг осол ихээр үйлдэгдэг байршилд 3 цэгт 8 гэрэлтүүлэг байршуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Алба хаагчдын ажиллах нөхцөл болцоог дээшлүүлэх, ажлын ачааллыг бууруулах чиглэлээр
Алба хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах зорилгоор 2026 онд хаан уул дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, салбар зөвлөл, дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран А-5, А-27, А-71 дугаартай захирамжийн дагуу 4 төрлийн 13,311 мянган төгрөгийн төсөв хөрөнгийг шийдвүүлсэн. Үүнд хүйтэн нөхцөлд ашиглах гар дулаацуулагч 400 ширхэг, хүйтэн нөхцөлд ашиглах хөл дулаацуулагч 450 ширхэг, албаны автомашинд ашиглагдах шатах тослох материал, албан хэрэгцээнд ашиглагдах принтерийн 6 төрлийн 164 ширхэг өнгөт болон хар хор зэргийг тус шийдүүлж үйл ажиллагаанд ашиглаж байна. Алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, амралтын цагийг нэмэгдүүлэх чиглэлээр 7 хоногийн бямб нэм гарагийн хуваарийг 4-1 байхаар санаачилсан. Иргэд олон нийтийг чирэгдүүлэхгүй, алба хаагчдад ачаалал үүсэхгүй, осол, хэргийн материалд хавсрах лавгааг түргэн шуурхаа авч шийдвэрлүүлэх зорилгоор төрийн захин үйлчлэгийг нэвтрүүлэх чиглэлээр хурдан коск төхөөрөмж F2-ыг хилцсийн байрны хүлээлгийн танхимд байрлуулсан. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан сар шин 2026 тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнд итгэвч зүтгэл гарган хамт олон бусдыгаа манлайлж ажилласан алба хаагч нарт нэг өдрийн цалинтай чөлөө олгон алба хаагчдыг албандаа итгэн итгэл үнэмшил урам зориг сэргээх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаа. Мөн алба хаагчдыг хилцсийн байранд цуглуулахгүй захим хэлбэрээр хурал, сургалт, зөвлөгөөн зэргийг зохион байгуулахад шаардлагадах Zoom платформын 1 жилийн хугацаанд ашиглах эрхийг сунгуулах төсөв хөрөнгийг хаан уул дүүргийн засаг даргын тамгын газраар шийдвүүлсэн. Цаашид тус хэлцээс зам тээврийг осол хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг шин төвшөнд хүргэж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч буй хохирлыг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн үе шаттай олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хаан уул дүүргийн замын цагдаагийн хэлтэс.